Өнөөдөр сувх тавтамарл бий болгочлогч Инхбат бизнес судлаач Бат Эрдэнэ дэлхийн дуу хоолой нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр сугаар болон NTV телевизээр 83.3 107 дэлгэний од өндөр радиогоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг өөрийгөө анзаараа ураатай нуура эрт илрүүлэхийн төв болон ногоон ирээдүйг хөгжүүлэх ураатай MMS компани бэнтгэж байна. За өдрийн батаха. Өдрийн мэнд. За зарааны ярьсаар хийд юм уу? Жадаар нь хийдэг юм уу? За бидэд өнөөдөр сэдвэр өмнөх нөгөө элви буюу тансаг зах зээлийн тухай ярьсан тийм. Өнөөдрийн сэдвэр яг энэний эсрэг нь гэх нь хаашаа бас их мэдрэмж зардаг. Энэ нийтийн энгийн хэрэглээний брендинг бизнес модель талаас нь ярих юм. Хүн болгонд гэдэг баг уурайтай юу? Тэрийг нь үгүй. Тиймэрхүү хандлага байхгүй юу тийм. Заараа болохоор Испанийн компани загвар дизайн үйлдвэрлэл жижиглэн худалдааны Indatix Group-ийн fast fashion хэлбэрийн охин компани ахгүй. За энэ болохоор хувцас, дагалдах хэрэгсэл, гоо сайхны бүтээгдэхүүн өнөртэй болсон гэдэг зардаг. Түүх нь бол Zara компаниг Amancio Ortega Gaona, Rosalia Mera Gainicia гэдэг Итали, Испани хоёр хүн 1975 онд өсгөн байгуулжээ. Сайхны юм биш үү? Тий. Тэгээд тэдний анхны дэлгүүр нь болохоор Испанийн Коруна хотод байсан. Одоо ч байгаа юм байна. Тэгээд энийг болохоор нэр нь яагаад Zara гэж гарсан гэхлээр тухайн үед 1964 онд гарсан Грекийн Зорба хэмээх тийм киноны нэрээр анх нэрлсэн юм байна. Тэгээд нэрлэлчээ дэлгүүрээ нээчээ байж тал хажууханд нь яг ийм нэртэй паб бар байсан юм л да. Тэгэхээр нь болол зүгээр болоод артлынх нь гээл солилцсон. Ийм ингийн. За иймэрхүү түүхтэй юмыг бол та хэд маань олоод харчихаар бах. Ингээд үсгийн өөрчлөлт юм болгосон. За тэгвэл энэ дээр юу хийсэн бэ гэхлээр эхэндээ бол тэднээс нөгөө алдартай нэр бүхий брэндүүдийг одоо дээд зэрэглэлийн хувцсын загварыг дуурайгаад хямд хувилбарыг гаргадаг байсан юм байна. Тийм. За тэгэнгүүт тэр нь айгүй сайн success болоод амжилтанд хүрээд тэгээд гадрахгүй юу. За тэгэнгүүт эн чинь нөгөө нэг эндээс бол энэ бизнесийн модель анх гарсан. За энийг цаг үеийн мэдрэмж гэж нэрлэж байгаа шүү. Энэ нэрүүдийг би онцолчоод сүлд нь бизнес модель дээр хэлж өгнө. Ингээд 1980-аад оны үед Zara нь тухайн үеийн нөгөө энэ хүмүүст хувцас одоо түрүүчийн гол ингэж одоо яг Инхбатад элви бол яг Инхбатад зориулаад Инхбатын төлөө гэж ингэж байгаадсэн шүү дээ. Гэхээс илүүтэйгээр нөгөө мэдээллийн бааз дизайнеруудыг ашиглан шин чиг хандлага тохирсон загвар түүний үйлдвэрлэл түгээлт гэдэг гурван зүйлд анхаарч ирсэн. За бизнесээ ийш анхааруулжээ. Тэгэд мэдээллийн их усрыг олон газраас авах тусам тухайн зах зээл юу хүсэж байгааг би мэдэж авч байгаа гэсэн үг. Олон дэлгүүртээ байх тусмаа олноор массын худалдаа гэдэг. За энэ өөрөө нөгөө массын худалдааны бизнесийнх нь бас нэг түлхүүр шүү. Ингээр мэдрэмжийг энийг бол мэдрэмжийг сайн авч байна. Мэдрэмжийг хүн яаж олдгоо гэхээр хувийн мэдрэмж хэлзэтэйгээр тэр мэдээллийн бааз чинь өөрөө тэр ингэх гээд шүү, зах зээл ийш хөдлөх гээд шүү гэдгийг зааж өгöd гэсэн үг те. Ингээд Испаниас энэ мэдрэмжээ авахын тулд буюу мэдээллийн хурдыг сайжруулахын тулд Испаниас гадагшаага дэлхий рүү гарч байгаа. Ингээд 1988 оноос Португал, 89 оноос Америк, 90 онд Франц, Мексик, Бельги, Грек, Швед, Израиль гэдэг ингээд дэлхий дээр цацж байгаа байхгүй. Яасан гэвэл тэднээс рүү даачгуудад тавьж ирнэ гэсэн үг те. Одоо нөгөө мэдээллийн их цэгүүдэд тэндээ зоож ирнэ гэсэн үг. За тэгвэл Zara яг юу хийдیں۔ Одоо энэ саяны дүгнэлтээс юу болж байна гэхлээр хүсэл ба хэрэгцээ хоёрыг заагийг маш сайн мэдэрдэг компани л ойлгочд болно. За жишээлбэл хүмүүс аливаа зүйлийг өөртөө хэрэгтэй болохоор авдаг. Нэг юм өгүүлбэрэл шүү дээ. Хүний хэрэгцээ, амьдралын зайлшгүй шаардлага гэдэг нэг өгүүлбэрэл гэж бодъё. Жишээ нь болохоор дулаан хүйтэн болохоор хувцас өмсдөг гэдэг ч юм уу те. Эсвэл зарим нь болохоор хэрэгцээ гэслээр хүсгээр авдаг. Тэ яагаад хүсдэм бол те.
шинэ хэдий одоо биднээс даарлаа гэдэг өвлийн хүртэг өмслөө гэхэд бас нэг жоохон загварлаг байлгоё тий. Гэтэ загварлаг байх тусмаа юм уу үнэтэй зайтай материал байх тусмаа үнэн өссөн шүү дээ тий. Тэгэхээр яг нэг хэрэгцээ хүсэл хоёрын шийдлийг юу гаргах гэхээр нөгөө өстой карманд байгаа тоолдог гэдээрээ л хэмжээд байгаа байхгүй. За энэ гурвалжингийн яг заагийг маш сайн олсон компани ийм амжилтанд хүрсэн л гэж ярих гэдэг. Тэгээ энийг болохоор хүмүүс ингэдэм юм байна л да. Сая чи хэрэгтэй чамд хэрэгтэй болохоор авд юм уу? Яг хүс зүгээр хэрэггүй. Гэхдээ нэг гоё хүслээ хангах гэж аваад байгаа юм уу гэдгийг хүний тарих өөрөө нэг бодож олдгүй юм байна л да. Амьдрал дээр тий. Тэгээ энэ бол хүмүүсийн сэтгэл зүйн динамик бөгөөд бод байд шаардлагаас илүү мэдрэмж сэтгэл хөдлөлөөр авдаг шүү. Цагаад болох юм бол энийг болохоор хүн өөрөө бодож байгаа зөв гэж боддсон байна. Гэхдээ яг тухайн агшны сэтгэл хөдлөл тэрийг шийдсэн байдаг юм л да. Хүн өөрийгөө болохоор айгүй тийм аналитик юм бодож олоод тэр шийдвэр гаргалаа гэж бодоод байдаг боловч цаанаа нөгөө сэтгэл зүй байнга нөлөөлж идэг. За ингээд тэгэхээр тэгвэл энийг мэдрэмжийн торгон агшин буюу Zara энэ мэдрэмжийн торгон агшны системийг бий болгосон компани. Нач нэг юм ба шүү дээ. Zara-гийн дэлгүүрт ороод маш гоё загвартай. Тэгсээр боломжийн үнэтэй нэг бүтээгдэхүүн байх нь. Хүн тэрийг харчаад энэ чинь ямар гоё юм би энийг хүсэж гин гэж бодох нь. Тэгэхээр тэр хүн чинь энийг хүсэж байгаагаа мэдээгүй юм байна. Zara-гийнхэн хийцэн байна л гэсэн үг юм ба шүү дээ. Тий. Тэгээд энэ дээр гой тодорхойлт үгнүүд гарч ирэн шүү. За яг наадах сайн шинэ өгүүлбэр дээр. За Zara-гийн бас нэг тактик болохоор ингэдэм юм байна. Өнөөдөр чиний өмссөн зүйл чинь уг нь бол чиний хэрэгцээ хангацсан явж байгаа шүү дээ. За одоо чи хувцгүй л дэлгүүрт оров гэж дээ тий. Нэг хувц өмссөн л байгаа байхгүй уг нь. Гэхдээ энэ өнөөдөр өмссөн зүйл чинь одоо ингээд байгаа зүйл чинь хуучирсан. Чи чинийг авах хэрэгтэй шүү гэдэг одоо зүйлийг хүний толгороо хийдэг гэж байгаа байхгүй юу? Тийм багаз. Одоо би уг нь цамцлал явж байгаа байхгүй юу? Гэтэл нэг цамцараа дахиад авмаар санагдаад байгаа байхгүй юу? Тэгээ энийг бол маш хэрэгтэй зүйл хямдхан юм байна. Отоололоод авчия гэдэг юм явагддаг тийм. За тэгээ түрүү чинь нөгөө нэг тансаг брэндтэйхон брэндүүд хүмүүсийн хүсэл тэмүүлэл мөрөөдөл буюу ирээдүг зардаг бол Zara харин яг одоогийн агшныг зардаг гэж томьёолж болж байгаа юм байна. Яг чамд одоо ямар байгаа нь тэр чинь зардаг. Одоогоор амьдрна гэл ингээл философийн бага асуулт байхгүй. Төлөвлөгөөгөр биш юм байна. Тий. Тэгэхээр энийг нь тэгвэл цаашаа ингээд судлаад үзэхээр ингэдэм байна. Хүнд яг одоогийн мэдрэмж бүрчин шинэ мэдрэмж юм байна л да. Тэ. Тэгэхээр яг энэ шинэ мэдрэмж авч байгаа яг энэ үед нь тэр шинэ загвар, шинэ дүр төрхийг нь өгөөд байгаа. Гэтэ чиний хувьд шинэ дүр төрх гэдгийг яаж мэдээд байна гэдэг нь бас их гоё асуулт байгааз. Яг тэдус мэдээд байгаа. Тэгээд энийг хариулт нь болохоор биднүүст хүмүүст одоо Zara загварыг зохиож өгөөд хүмүүс тэрийг нь энэ ч гоё шин загвар штэ гэж хардаг гэж боддог бол эсрэгээр одоо LV бол тэгдэг байсан байж болно. Гэтэл эсрэгээр тэр олон нөгөө мэдээллийн баазад байгаа хүмүүсийн хэрэгцээний мэдээллийн баазных нь өгөгдөл нь ийм загвар хэрэгтэй гэдгийг Zara зааж өгөөд буюу худалдаа авахч бит хоёр Zara-д загвараа захиалаад хэрэгцээгээ мэдрүүл одоо тагнуулдуулаад тэгээ Zara тэрэнд та ийм хүсэж байгаа юм аа гэж өгчтөл гэсэн үг. Тэрийг яг бит хоёрын агшин буюу масс нь яг тэрийг хүсэж байгаагаа тэргүй мэдээлэлээр өмнөх мэдээлэлээр өгсөн байгаа шүү дээ. Өгдөг. За одоогийн биднүүсийн мэддгээр юу вэ шүү дээ. Одоо Facebook нэг юм сонирхсан чинь л одоо бүр яг ингээл биднээс авах гэдэг юм яг өгөөд идэг ш нэг те бид нарын. Тэгэхээр яг тэр зүйл энэ системээр тэр 75 оноос ажиллаж исэн гэсэн үг. Тийм үү. Одоо энэ чинь бол хиймэл оюухан ажиллаад байгаа шүү дээ. Facebook. Одоо бол тий. Zara болохоор яг хүний тарихаар бүх мэдээллийг цуглуулж агаад өөрөөсөө боловсруулад тэгээд хийдэг байж тийм ээ. Тий. Гэхдээ энэ мэдрэмж торгон агшин гэдэг байгаа нь нөгөө яг одоо гэдэг нь маш богино хугацааны тухай яриад байгаа шүү бас тий. Тэгэхээр тэдний загварыг урлаг биш тооцоолол хийгээд байгаа маа. Тооцоолж гаргаад байгаа. Тэдний дизайнерын одоо айхтар урах ангилалдгээр зах зээлийн ямар загвар хүсэж байгааг тооцоолоод олцдог гэсэн үг. Тийм байна. Ачаастай гоё юм. Тэгэхээр одоо тэгвэл тэрийг яаж хийх юм гээ? Одоо энэ мэдээд авчлаа шүү дээ. Яг өнөөдөр чамд юу хэрэгтэй байгааг мэдсэн гэсэн үг. Ирээдүйд юу хэрэгтэй байгааг ч арай мэдээгүй байгаа. Тэгвэл шаардлага нь юу үүсэж чинь гэхээр би чамд өнөөдөр маш хурдтай тэр загварыг өгөхгүй бол би энд удаад л одоо ингээд хүн суртал гаргаад юм уу ямар нэг ухамлах юм бол
маргааш чиний мэдрэмж чи өөр болчих гэдэг байгаа байхгүй нийгмийн сэтгэл зүйч нь. Тэгэхээр маш хурдтай ажиллах гэдэг юм шаарддаг байгаа. Түрүүний яриад байгаа торгон акшн гэдэг нь маш хурдыг шаарддаг байгаа шүү. Мэдрэмж гэдэг чинь мэдээллийн хурд юм байна гэдэг тэнцүү гэдэг өгүүлбэр нь тэр. За одоо энийг болохоор төр зургийн томьёос нь болохоор төр зургийн сэтгэл харамжийн үйлдвэр тэнцүү заара гэдэг томьёо гарч ирж байгаа байхгүй эндээс. Чиний өнөөдөр яг агшны чинь торгон агшны чинь өгдөг тэр хэрэгцээг өгдөг чам тэр сэтгэл харамжийг чинь ингээд гой бэлгэлдэг брендийг заара. Тийм учраас одоо LV-ч гэдэг юм уу тансаг хэрэглээний зах зээл нүнтэй хүмүүсийн ярьдаг заара хямдхан биш хоёулаа мэдрэмж зарж байгаа. Зүгээр аль агшны мэдрэмжийг нь хэн зараад байгаа вэ гэдгээр л болохоос биш яг адилхан мэдрэмж зарж байгаа хоёулаа үнцэнтэй хоёулаа яарч байгаа хоёулаа тэрэнд мөнгө төлөхөөс буцахгүй. Тийм багаз. Тийм учраас би нэг юу заах чинь гэвэл заара хямдхан гэсэн үг биш шүү. Тийм байна. Зүгээр ирээдүйн тэр ирээдүй гэдэг асар том зүйлийн үнц нь нэг өөр яг одоогийн торгон агшны үн богинохон шүү дээ тий. Тэгэл тэрэндээ үнэндээ таарсал гэсэн үг шүү. За ингэхлээр болохоор юмыг хүний сэтгэл хөдлөлийн эдийн засаг гэдэг ойлголтоор хэмждэг юм байна. Юмны сэтгэл хөдлөлийн эдийн засаг. За нэг ийм онол байгаа байхгүй юу? Энэ болохоор маркетингийн биш сэтгэл зүйн логистикийн сэтгэл зүйн логистикийн систем гэдэг санааг анх гаргаж ирж байгаа юм байна. Бизнес онлоороо. За хүний сэтгэл хөдлөлийн эдийн засаг гэж юу юм те? Энэ болохоор emotional economy буюу тухайн түрүүний ярьжсэн хүн тооцоолж агаад за би энэ бараг 1000 төгрөгөөр авбал миний эдийн засгийн хувьд ямар байхаа би ямар цалинтай вүлээ надад энэ 1000 төгрөгөөр авсан бараа миний ходоод руу энэ усчил миний ходоод руу орохдоо ямар өгөөж өгөх юм хүү гэдгийг хүн ер нь тооцоолж худалдаж авдаг гэвэл худлаад юм уу? Харин сэтгэл хөдлөлөөр худалдаа авалтаа хийд юм байх шүү. Гэхдээ хүн өөрийгөө бол тооцоолоод хэрэгтэй юм аа худалдаж авч байгаа гэж дотроо бодоод байдаг боловч яг худалдаа авалт хийж байгаа акшн ч юм бол сэтгэл хөдлөлөөрөө хийгдэж байгаа шүү гэдгийг л энэ онол батлаад байгаа. Гэхдээ одоо энийг судалдаг нь энэ онол байхгүй онол юм байна. Энийг болохоор Даниэл Канеман, Ричард Тейлор, Антонио Дамасио гэж сэтгэл хөдлөл ба эдийн засгийн эрдэмтэд энэ онолголтыг анх томьёолсон юм байна. Тэгээ ингэ бодонгууд нэг тийм л байгаа сте бидэдийн яг худалдаа авалт бүр чинь нэг эдийн засаг тооцоолоод цалин мөнгөнийхөө орлого зарлага тооцоолж байгаа нэг худалдаа авалт үүсэнд очиж хийдэг гэвэл за тэрэн шиг худлаа юм байхгүй бах те. Тэгэхээр яг үндэ бол тэр худалдаа авалтыг хүссэн зүйлээ авчна. Яг хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй юу гэж жоохон хэцүү те. За энэ жишээг нэг гоё хийгдсэн. Хүн кофе худалдаж авахдаа амтнаас илүү мэдрэмжийг сонгоод байдаг. Одоо дараагийн бидэдийн ярих сэдв дээр Starbucks-ын тухай ярина шүү дээ. Яг энэ дээр жишээл байж байгаа. Хүн Starbucks кофе шопт орохдоо яадаг вэ гэхээр яг тэр кофег л уух гал тэр мэдрэмжээ нэг аваад санаал дурсаад байх нь зүйл бол та тий. Кофе ялгадаг хүмүүс байгаа л ах. Гэхдээ яг тэр орчин нь өөр Starbucks бол орчин зардаг гэж байгаа шүү. Тэр мэдрэмжийг авах гэдэг. Яг түүнтэй адилхан түрүүний ярьсан дээр чи Zara-гийн дэлгүүрт ороод хувцс авахаар ордоггүй юм байна. Ягаад гэвэл чиний хувьд ч гэсэн бусад хүмүүсийн загварын чиг хандлага ямар байгааг мэдрэх боломж байхгүй. Тийм байгаа сте дата юм чинь. Тийм статистик юм чинь. Тэгэхээр чинь яг одоогийн акшны шинэ мод одоо биднээс бол мод гэж яриад сурцсан тийм. Мод буюу шинэ дүр төрхийн мэдрэмж юу болж байна гэдгийг чиг хандлагатнаас авч чадна гэж байгаа байхгүй. За нэгэнтээ тэр мод буюу шинэ чиг хандлагад орцсон байгаа. Тэр чинь ганцхан тэр дэлгүүрээс биш чиний найз нөхдөөө сошиалаас яг нэг одоо өмд нэг болохоор банан болоод нэг болохоор тарпиц болоод байдаг. Энэ чиг хандлага өөр ирэхгүй ингээд явхлаар чиний худалдаа авах магадлал төдийч өсөж байгаа байхгүй. Тэр мэдрэмжийг чамд шууд өгч байгаа учраас. Тийм байна. Тийм. Тэгвэл одоо биднээс бүр одоо уцтаар нь тодорхойлоод өгье. Хүн Apple-ийн дэлгүүр орчоод за нөгөө дэлхийн супер шилдэг чипний хэрэглээг үзье да гэж бодож Apple-ийн утас авдаг юм байна л да. Тийм үстэй. За тэгвэл одоо энэ Apple-ийн iPhone сурталчлаад байгаа хүмүүс тийм чиптэй тэргээ яриад байдгийг. Одоо ч үл AR9 ч үлээ тийм. Тэгвэл тэр бол хэрэггүй сурталчилгаа юм байна. Технологийн тэдгээр үе юм уу энэ гэдэг. Одоо биднээс тэрийг л хөдлөж авъя гэж бодож iPhone утас сонгодгүй гэвэл үгүй байхгүй да тийм. Тэдгээр үеийн чип авъя да гэж бодож утас авдаг хүн бараг байхгүй те. Харин эсрэгээр яг тэр барьж байгаа мэдрэмжэл авах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ мэдрэмжийн энэ зүйл чи худалдаа авалтад ороод идэм бол биднээс тэр мэдрэмжэн дээр нь хурдхан шиг нэгдүгээр тэр мэдрэмжүүдийг цаг үе олоод бошгоон датагаа цуглуулчих. Буцаагаад өгөх гэж хүнд сурталдахгүй тул тэр логистикийн системийн үйлдвэрлэлийн системийг загварынхаа системийг айгүй хурдтай болгоё
энэ гурван цогцыг хурдтай болгоё гэдэг л зүйл. Ингээ мэдрэмж хэсэг. За одоо энэ маш хурдтай явж байхад ч бас үртэг гарч байгаа. Тэгээ тэрийнхаа мөнгөн нөгөө нэг түр ярьсан шүү дээ. Эдийн засгийн хям дуу үнэтэй юу гэдгийг балансыг хэрхэн олох вэ? Тийм ээ. Гэж энэ гурыг холбосон системэл зараа гэд нэрлэдэг байгаа шүү дээ одоо тий. За тэгэхээр түрүүн ярьсан нөгөө юу тусахад одоо жишээлбэл энэ өртг нь болохоор түрүүчийн элвидер яхад бол маш их нэр хүндийн брендийн үн нөөц дээр нь дизайнеруудын асар их одоо цалин мөнгөтэй хадгалалтын зардал мардал гэх баах юм ярьсан бол эсрэгээр одоо энэ заарагийн хамгийн үнэтэй зүйл бол нөгөө дата цуглуулах систем нь өөрөө асар үнэтэй. Тийм байна. Болж байгааз. Би мэдээлэл үнэн зөв аваад явчвал нийгмийн чиг хандлага хаашаа явж байгааг ер нь шорт өмсөх гээд байгаа мó урт дүрүүтэй өмсмөр байгаа мó гэдэг энэ загварыг чинь шууд хариу надад өгчнө. Би тэрийг бодж олоогүй учраас бушуухан шиг статистика өглөө компьютерээс одож харчлаа гэхэд үйлдвэрлэлтэд шууд нэвтрүүлнэ гэсэн үг байхгүй. Акшн зур буулгах. Тэгэхээр одоо цаана активитийн юу гэвэл энэ акшн зургийн хурдтай урсгалыг яаж хийх вэ гэсэн үг. Хурдны философи гэж орж ирж байгаа. За тэгэхээр хурд бол заарагийн хувьд бол нөгөө орлого юм байна гэдэг томьёо гарч ирж байгаа. За жишээлбэл LV-гийн нэг загвар гарах гэж хамгийн багадаа 6 сар хамгийн багыг харсан 6 сар болд юм байна. Нэг загвар гарах гэж. Тийм. 6 сар дизайнерууд оролддог юм байна. Хамгийн хурдан гарсан загвар шүү. Гэтэл Zara-гийнхын статистик харахаар дэлгүүрийн борлуулалт яг ингээ тренд нь унаа штэ. Унсны 14 хоногийн дараа тэр дэлгүүрт нь шин загвар нэрсэн байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг гэвэл одоо 10 сарын 1-ний өдөр тренд буулаа гэдгээ дата өгөгдлөө цаашаага. Тэгэхэд загвар гарлаа, үйлдвэрлэгдлээ, тээвэрлэгдлээ, хадгалагдлаа, дэлгүүрийн лангууд өргөдлөө гэдэг бүр нийт хугацаа 14 хоног. Тэмээгааз. Тэгэхээр юу гэсэн үг гэвэл нөгөө 24 нэмэх микро коллекц гэж. За яг бүр загвар өөрчлөгдөв. Энийг коллекц гэж нэрлэдэг юм биш үү? Микро коллекц. Жижиг өөрчлөлтийг хэлээд байгаа шүү байгаа. Загварын хүмүүс сайн коммент бичээрэй. Бүр ингээд тренд өөрчлөгдөж бас арай биш шүү те. Тэрийг болохоор ингээд улиралдаа 2-4 коллекц гаргаж идэг. Жилдээ хамгийн багадаа 24 микро коллекц гарсан байдаг. Сард 2 гэсэн үг байна шүү. Тий. Сард 2 загвар өөрчлөгдөж идэг. Тэгэхээр 14 хоногоор явж идэг статистик нь. Тэгэхээр одоо юу гэдгийг сардаа 2 загвар солигдох гэж шүү дээ. Нэг загвар 14 хоног гэсэн үг. Ямар маш хурдтай ажил. Маш хурдтай. Тий. За хоёул ивент гэж дараа үргэлжлүүлээ. За тэгээ за. За өнөөдрийн дугаарыг маань ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани ивент гэж байгаа. За ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд доктортой хөгжлийн зорилтын хүрээнд Монголын анхны эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгын төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэхүү бүтээн байгуулалт нь ажилтнуудын эрүүл тав тухтай ажиллах орчныг бүрдүүлэхээс гадна Монгол улсад ногоон барилгын шин соёлыг эхлүүлж үлгэр жишээ болох зорилгоор хэрэгжсэн ийм төсөл байгаа. За бид бүгдээрээ хот өндрийнхэн энэ төсөл дээр очиж үзсэн. Үнэхээр бүр яг ирээдүйн байшинд бид нэр очиж танилцсан байгаа тийм ээ. За мөн нарны эрчим хүчний системээр дамжуулаад айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэрэгжлийн хамт олон. За дэлхийн шилдэг брэндүүд болох Jinko Solar, Solax Power-ийн Монголын албан ёсны төлөөлөгчөөр ажиллан бүтээгдэхүүн нийлүүлэлт, зураг төсөл боловсруулалт, суйрлуулалт хийх, техникийн зөвлөгөө өгөх зэрэг иж бүрийн шийдлүүдийг санал болгож байгаа. За энэ бол үнэхээр гоё хэрэгтэй ийм үйлчилгээ байна. Яг тийм албан ёсны дэлгүүрүүдээс навчих юм бол бүгдээрээ л гоё маш та яг чанартай оригиналаараа ирээд маш сайн ажиллана гэсэн үг. За MMS компани цахилгаан эрчим хүчний болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгодог, нэг ногоон ирээдүйг хөгжүүлдэг ийм компани байгаа. За эрчим хүчний оновчтой зохиц шийдлийг MMS-с та сонгох ийм боломжтой байгаа. За та бүхэн тэр гурвалжин бишээ нисхийн тойргийн яг замын урт талд маш гоё юм том зогсоолтой бүр харваа сандшгүй дээ. Үнэхээр яг орчин үеийн тийм шийдэлтэй тийм байшин байгаа. Тэр нь бол цэвэр да ногоон ийм байшин байж байгаа. Тэр ногоон байшингаа эднэр бүр ирээд үзээч, биднийг сонирхооч. Цаашаа ингээд түүчээлээ, бид нэр түүчээлээ, та бүхэн ингээд биднээс ингээд санаа аваад, биднээс зөвлөгөө аваад ингээд цаашаа хуулбарлаж болно гэд уриалдаг юм байл. Энэ ч бүр маш гоё надад санагддаг. Яг нэг дэлхийр өгүүлж эхэлсэн тийм одоо үйл ажиллагаа шүү дээ. За ингээд та өнөөдрийн дугаарыг маань ногоон ирээдүйг хөгжүүлэх яваатай MMS компани ивент итгэлээ. За баярлалаа. За баярлалаа. За бидэд юу яасан штэ.
маш хурдтай солигдож байгаа тухай ярьсан тий. За 7 хоног ингээд байж байгаа тренд буураад за борлуулалтын тоош хэрэг буураад ирлээ штэ. Түнгийн загвар солилцлоо штэ. Нэг асуулт гарч ирж байна. Өмнөх загвар яачдаг вэ, хайчдаг вэ гэж тий. За тэгэнгүүт энэ борлогдоогүй бараагийн яад юм гэхлээр тухайн үед нөгөө хямдрал гээд дараагийн загвар ирсэн энэ өмнөх загвар нь учраас хямдхан гэдэггүй юм байна. За. Шууд хурааж аваад лангуун дээрээс татаж аваад харин нөгөө энэ чи өөр улсад байж байгаа шүү дээ. Тий. Дараагийн юугаа шууд шилжүүлдэг. За жишээлбэл энэ дээр байж байгаа өөр бүсийн дэлгүүрлүү. За жишээ нь Парис дахь заарад нэг загвар муу борлогдоод эхлэнгүүт дараагийн загварыг тавьчаад 3 хоногийн дотор Варшав юм уу Стамбул руу авчирсан байдаг гэж байгаа байхгүй. Нөгөө хуучин Нөгөө арай буурж байгаагаа бүр алгуулчаагүй шүү. Борлуулалт нь зүгээр буурангуут л буурах шинж тэмдэг илэрхтэл сольдог гэж байгаа байхгүй. Илэрэнгүү та тэр загдахгүй удах модох тухай дээрээс байхгүй. Бүтэн хоёр улсын хооронд явж байхад 3 хоног зарцуулж байгаа байхгүй. Тэ. Тэгээ энийг болохоор restock system гэж програм ашигладаг. Тэгээ энийг нөгөө бүс дээр хаана ямар загвар одоо явж гин нөгөө мод нь хаанаас эхлээ хаана дуусч гин аль улсад дуусч гин гэдгийг хүртэл бүр real time харж гин гэсэн үг. Тийм байгааз. За 23 оны байдлаар энэ рейт гэж яриад байгаа нөгөө энэ шилжих хөдөлгөөний рейт нь 15-аас 18. Энийг айгүй муу байсан жил гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр аль хэзээ ер нь айгүй сайн загддаг гэсэн үг шүү. Айгүй сайн загддаг гэсэн үг. За тэгээ энэ нь болохоор дахиад тэндэл бас дуусчихгүй. Ингээд энэ нь болохоор 2-оос 3 удаа 3-аас дамжчихдаг гэсэн үг. Тэр сток. За дараагийнх нь болохоор тэгээ бүр болохгүй бол яах юм? Зараа 2 удаа жилдээ өвөл зам буюу бүр нөгөө seasonal clearance гэж байгаа шүү дээ. Бүр улаан цам одоо хичнээн гоё байсан чи зуны хувьд өвөл заагдахгүй үе дээр болохоор нөгөө юу яадаг. Хямдрал зарлагдана. А энэ хямдрал нь ердөөсөө одоо нийт ингэдэм юм байна. Хямдхан барааны нөгөө юу гэж байдаг шүү дээ. Бууруулад сэл зарлаад гэдэг. Тэрний хамгийн өндөр үзүүлэлт нь жишээлбэл H&M-ийнх 40-50% та хямдрал бараанууд нөгөө илүүдэл стокоо цэвэрлэлт юм л да. А гэтэл энэ дэр хамгийн сайн буюу Зарагийн нийт борлуулалтын статистикаар аваад өгөхөөр 85% үндсэн үнээр нь зарж чаддаг. Хамгийн өндөр түүхэнд өндөр хувь авч ирсэн үе нь 15% байсан юм байна. Тэрнээс 8% нь л хямдрагддаг. Ихэнх нь яг тухайн үедээ зааж чаддаг гэж байгаа юм байна. Тэрс мундаг биш үү те. Маш сайн. Мэдээллийн боловсруулалт те. Тий. Тэгээ бүр дахиад бүр үлдэн штэ. Тэрийг хямдруулахгүй. Одоо 8% яаж бас ахиулахгүй байдаг вэ гэвэл одоо 15-аас 15 байлаа гэж бодъё л да. 25 болох тохиолдол гарвал яах вэ гэхээр 15-аас хэтрүүлэхгүйгээр үлдсэн 10 нь болохоор donation. Тийм. Нэг мөсөн. Тэртээ дэргүү тэрийг хямдруулаад нэрээ унгаажихын оронд энийг бол closing loop буюу энэ циклийг ингээд дуусгаж байгаа юм байна. За боли одоо цааш нь явчих гээд. Тэгээ энийг болохоор 2016 оноос ийм үйл явдал эрхэлж өгсөн юм байна. Тэр нь эргээд яг тэр нөгөө Африкийн, Мексикийн зах зээлүүдэд болохоор Португал, Испани төртөж байд юм байна. Тэднээс нь яадаг вэ гэхээр эргээд тэр хувцсыг өмсмөр байгаа хүмүүс чинь нэг өмсөд чанарын одоо өөртөө ихтэй болж ирж штэ энэ брэнд те. Өмсөд гоёын мэдээ таашаалаа аваад бүр хямдхан гэдэг чинь бүр юм цаас шиг биш юм байна гэдгээ мэдсэн улсууд чинь дараагийн худалдаа авалт ихтэй зараг авах хүмүүс гэдгээр бэлтгэгдэж байгаа. За тэгэхээр зараа болохоор үлдэгдэл их гарчлаа. Биднээс нөгөө шал дэмийн үлдвэрлэлтэй яана маана гэдэггүй. Энэ үлдэгдлийн саяны нэг ийм чэнүүд явж байгаад хамгийн сүүлийн үлдэгдлийн нэг ийм бас тэр чин даачг байж шүү дээ. Одоо юу гэх юм бэ шүү дээ. Мэдээлэл их сурулж байж шүү дээ. Энэ мэдээллийг сурвалжныхаа сурвалж нь өөрөө эргээд KPI-д нөлөөлөх буюу анхны цэг дээрээ зах зээл мэдрэгт нь дахиад өөр өнцгөөс харж байгаа. Энэ AI системийн нэг мэдрэхүүн нь болдог гэж байгаа байхгүй. Тэгэхээр зараа хуучин хувцаа зарч чадахгүй салбаруудаараа юмнуудаа KPI борлуулалт нь унлаа гэдэг биш харин тэр мэдээллийг өгсөн гэж үзээд менежерүүдэд яг энэ дээр нь адилхан KPI тооцсон юм байна. Тийм байгааз тэгэхээр хийдимийн нөгөө нэг яна борлуулалт гэд хямдруулаад буршуухан шиг олон хувцас борлуулсан гэсэн тооны оноос хөдөлдөг биш яг энэ мэдээллийн чинь нэг хэсэг шүү гэдэг утгаараа зараа яг системээ тогтвортой барьж явдаг л гэж байгаа юм байна. Сул талаа давуу тал болгочих чинь шүү дээ. Тий. За дээр нь болохоор саяны энэ өгүүлбэрийг сонсцсон яг 14 хоногийн дотор одоо дахиж тэр загвар дахиж эргэж ирэхгүй 14 хоноо заагаад алга болно. За ийм
юмыг ингээ явсаар байгаад нэг хэсэг хүн болгон мэдээд авчих штэ. Тэнгүүд яах вэ хүнд одоо нэг хомсдлын сэтгэл зүй орж ирнэ те. 14 хоногийн дараа мөнгө цалин буучаар авна гэдэг элвигийн моделоос өөрөөс би нэг баяжхаараа цаг авна да гэдэг биш болчихж байгаа зү. Амжихгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо гэдэг ийм бүр нөгөө хүмүүсээ өөр шаардаад эхэлж байгаа. Тийм байна. Тийм байгаа зү. Тэгээ нөгөө FOMO гэдэг чинь fear of miss out гэдэг хүү яа хоцорчул яана те гэдэг. Тэгээд нөгөө юуны яарлын эффект гэж байгаа даа шүү дээ. Одоо нөгөө хүү буршуухан л авъя гэдэг. За энэ өөрөө буршуухан авъя гэдэг чинь яг өнөөдөр яг л одоо ав. Тэгэхээр миний түрүүчээс ярьж байсан миний өнөөдрийн хүсэл сэтгэл хөдлөл. За тэгээд нэг фэйсбүүкээ ч юм уу нэг юм харсан чинь яг тэр хувцсны тренд нь найзууд нь өмсдөг ч юм уу те. За тэгээд дэлгүүрт орсон чинь нөгөөх нь байж идэг. Гэхдээ тэр 14-гийн дараа байхгүй болох гэж байгаа. За ийм олон хүчин зүйлийн нөлөөнд нөгөө сэтгэл зүйн эффект ч орж ирээд худалдаа авалтаа хийчихнэ л гэсэн үг. Тийм байна. За дараагийнх нь болохоор ингэж байгаа. Спанд байгаа төв офисоос оффист бүх дата real time ирнэ. Эргээд буцаад нөгөө олон чейн байлаа гэхэд бүх мэдээлэл яг тэндээ орж ирж байгаа. Одоо би жишээлбэл Монголд байгаа нэг за Монголд яахгүй байлээ. Японд байгаа нэг Zara-гийн дэлгүүрийн зүгээр нэг дунд чатны нэг дэлгүүрийн менежер нөхөр байлаа гэж бодъё. Доод чатны ч гэдэг юм уу те. Тэр нөхөр Спанд энэ бүтээгдэхүүн маань яаж байгаа вүлээ гэдгээ real time мэдээ явж байгаа гэсэн үг. Би тэгэхээр нөгөө менежер зүгээр л манайх зарсан штэ зарагддаг штэ маа тэд үлдэгдэлтэй гэж мэдээ өгдөг хүн биш. Тэ? Миний би системийн хаана явж ийн гэдгээс шалтгаалаад энэ дэлгүүрүүд хоорондоо бас уралдах сэтэл болж байгаа байхгүй. Тэгэхээр real time мэдээлэл гэдэг бол ийм ил тод мэдээлэл гэдэг бол ийм чухал юм аа гэж тэ. Тэ. Мэдээлэлтэй ойрхон байсан хүн л их ашигтай ажиллана гэдэг байгаа шүү дээ. За тэгвэл одоо буцаад Zara энийг хэлж байгаа. Zara-гаас та бүхэн хувцас авдаг бишээ. Харин тухайн үеийн орчин үетэйгээ нийлсэн орчин үеийн хүсэл тэмүүллийг тэ мэдрээд тэр мэдрэмжийг бодлож авч байгаа маа. Тэгэхээр та Zara-гаас 14 хоног дотор л солигдох учраас та Zara-гаас ямар нэг юм авлаа гэхэд хуучин мэдрэмж тэ энэ одоо жоохон хоцрогдож гинөө гэдэг яриа болж байгаа юм. Утгагүй л гэдэг ийм энэ одоо юу гэдэг лээ. Үгц хэлцүүд яваад байдаг юм байна. За дараагийнх нь одоо нөгөө хомсдлын мэдрэмж. За мэдээж энэ нөгөө нэг 14 хоног дотор алга болох гэж байгаа юмыг маш ихээр үйлдвэрлэхгүй байхгүй юу? Тийм шүү дээ. Тийм биз дээ. Бид тэртүүгөө мэдж байгаа шүү дээ. Хитэн худалдаа авах хэрэгтэй яадаг гэдэг статистик бүгдүүн байгаа. Тэрийг тэгэл очиргүй нэг загвараас сая маяг үйлдвэрлээд авахгүй байхгүй юу? Тэгэхээр энэ харьцангуй бага үйлдвэрлэгдэж байгаа нь чи бас л годомжинд ингээл яг өөртөө адилхан хувцастай хүн хэдэн мянгаараа алхаад байх магадлал бага байгааз. Тийм байна. За энэ хүнд нөгөө нэг хямдхан бараг авчих уу болдгоо гэдэг эргэлзэг энэ тайлчд юм байна. Тийм байгааз. Тийм байна. Аха. Ер нь л годомжинд адилхан готалтай хүн явж байгаа л тэгэл онцгойлоо итгэл л та. Тийм. Аха. Тэрийг бол энэгээр бас хаачиж байгаа юм тийм ээ. Тийм. Энэгээр хаана. Төртөл рүү 10 цогөл ирж байгаа байхгүй юу? Борлуулалтаасаа тийм. За дараагийнх болохоор нэгэнтээ 14 хоногийн дотор загвар нь өөрчлөгдөөд дараагийн загвар ирчих гэж байгаа учраас чи нөгөө энэ загварыг аваад уйдах болоо гэд олон долоон бас нэг бодох хэрэг болчихж байгаа байхгүй. Тэгээ чиний мөнгөний төсөвт чинь ингээд боломжийн тий. Тэгээ одоо нэг юм яг л нэг зуны наадмын үеэр нэг юм баярын ёслолын нэг сарын хувцастай тий. 8 сард боллоо нэг жоохон намрын өнгөөс орцсон хувцастай ингээд яваад байвал ялангуяа залуу үед бол айгүй тохиромжтой байхгүй. Нэг сайн юм авчаал тэрийг одоо өвөл зүнгөмсөөл балбаад ах чи бас хайшаач энэ тий. Тэгэхээр яг энэ сонголтын энийг сонголтын одоо ядралт гэж орчуулах нь залхалт. За энэ залхалтын яг эсрэг гэдэг модель барьдаг гэж байгаа юм байна. За тэгэд энийг яахгүй гэж байгаа шүү. Нөгөө би бас эндээс түрүү хэлээд дахин хэлээд гэж магадгүй. Хямд гэдэг юм бол биш шүү. Энэ бол хямд ерөөсөө биш. Тухайн тэр өртөг инээ тэр хэдийн өртөгтэй боловч яг элвитэй харьцуулах юм бол мэдээж маш хямдхан хувцас шиг санагдаад байгаа боловч энэ бол яг л өртгөө нөхцөн ашигтай муу биш чанартай ийм юмыг яг таарсан хүн. Гэхдээ тэр яагаад бидэнд хямдхан санагдаад байна вэ гэхлээр нэгдүгээр элвитэй яг харьцуулж хүмүүс нэг боддгоо хаа. Зараа авах гэж та за элвитер хийдэн гэж харьцуулж боддгоо бах. Гол мессеж нь юу вэ гэхээр чи яг тэр нөгөө авч байгаа гой өнөөдрийн сэтгэл зүйн мэдрэмж нь чамд
ийм үн төлчгөд яах вэ? Яасан дайжгүй юм бэ? Ийм хямдхан гэж юу гэдг нь өөрийнхөө тэр хүссэн хүлээсэн нөгөө хүсэл мэдрэмжинд хямдхан санагдаад байгаа. Тийм бэ. Баггүй юу? Тийм бэ. Миний би хүсэж байгаа мэдэхгүй байсан юмыг тавьчаад тэгээ харахаар надад маш гоё санагдаад би энийг хүсэж гин гэд бодож штэ. Тийм. Тэгээ хүсэж байгаамаа авахд яагаад ч юм хүний сэтгэл зүй багасаа тийм байл да. Хүсэж байгаа юм яагаад ч үнэтэй байдаг. Тэгээ авч чаддгүй. Гэтэл тэр хүсэж байгаа юм чинь чамд авч чадхаар байгангууд миний хүсэл бол гоё. Тэр юм л хямдхан байна гэдэг сэтгэл зүйл орж ирээд байгаа юм л да. Тэр Зарагийн бүтээгдэхүүнийг хямдхан бол биш шүү л гэж байгаа. Бүр амар хямдхан биш. Гэтэ чиний хүслийн хажууд хямдхан гэж байгаа байхгүй. Гоё байгаа зү. Тийм. Миний ахыг хүссэн юм хямдхан байж гал шууд л авна штэ. Тийм. Гэтэл тэр нь цаанаа зараад маш ашигтай байж идэг тийм ээ. Тийм. Бүх хитэн тэр мараа болгосон. Энэ чинь саяны 24 оны байдлаар 73 тэрбум еврогийн орлоготой байлаа шүү дээ, тийм. Яг дараагийн реклам явуулчаад яачих вэ? За өнөөдрийн дугаарыг маань өөрийгөө анзаараа яваарай. Нуураа гэрт илрүүлэхин төвөө итгэж байгаа. За AI буюу хиймэл оюун ухааныг эрүүл мэндийн салбарт ашиглаж орчин үеийн дэвшилтэй технологиг нэвтрүүлээд байгаагийн хамгийн том жишээ бол манай Нуураа эрт илрүүлэхин төв байгаа. За энэ төв нь эрт илрүүлэх шинэ хөгжүүлэлт буюу AI Prediction and Analysis тооцооллыг үндсэн багц шинжилгээндээ шинээр нэвтрүүлж эхэлсэн байна. Таны эрүүл мэндийн өнөөгийн байдлыг ойлгоход тусалж ирээдүйн эрсдлийг эрт илрүүлэхэд туслана гэж. За энэ яг бүр маш хэрэгтэй. Ирээдүйн эрсдлийг эрт илрүүлнэ гэдэг чинь бүр эдийн засгийн хувьд ч биеийн хувьд ч одоо юу гэдгийг бүр бүх талаар маш даваа талтай ийм үйл явц байгаа. Өвдсөний дараа эмчлэхэд хичнээн дөрөөр эмчлэх үү. За тэгээ Монгол улсад маань эмчилж чадахгүй юу? Гадагшаа явд эмчлүүлэн байраа зарна гэлдэг бүр байр машин тэргээ зарна гэл бүр янз бүрийн аргуудаар одоо явж эмчлүүлдэг. За тэгвэл тийхээс өмнө улиралдаа юм уу эсвэл хагас жилдээ нэг удаа эрт илрүүлгийн төв дээр нуураа дээр очиод илрүүлчихвэл одоо хичнээн амар байх тийм. За танд ийм шинж тэмдэг илэрж байна. Ирээдүйд ийм болох гэж байна шүү гэдгийг мэдчих юм бол 1-2 юм угаалт чинь нөгөө итгэчих юм шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ эрт илрүүлнэ гэдэг бол бүр маш зөв зөвхтэй одоо ийм одоо өөр биедээ анхаарч байгаа ийм үйл явцаа гэж би бол одоо хэлмээр байна. За түүнчлэн үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлага тулгуурлаад зүрхээ хайрлыг болон эмэгтэйчүүдийн багц шинжилгээг санал болгохын зэрэгцээ 5 тухтай орчныг бүрдүүлэн Япон улсын Omotenashi үйлчлэгээний стандартыг нэвтрүүлэн ажиллаж байгаа. За Нуураа төв иргэдэд зориулаад төлбөрөө хувааж төлөх бүх нөхцөлийг нэвтрүүлсэн байгаа юм байна. За Нуураа төвд цаг захиалах бол 7588 7588 дугаар утсаар болон Nuura.mn вебсайт бүртгүүлээд за цагаа захиалах ийм боломжтой байгаа юм байна шүү. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг Нуураагийн Facebook-ийн Nuura Mongolia гэдэг пэйжээс авах боломжтой юм байна. За баярлалаа. За баярлалаа. За одоо хэдүүлээ уламжлалт ёсоор Зарагийнхаа бизнесийн саяны зүйлсүүдийг нэг канвас дээр модель дээр болгож үзье те. За Зарагийн хэрэглэгч хэмбэ гэвэл маш тодорхой 20-35 насны те өдөр бүр хүй хай гэдэг бас нэг модо дагдаг нэг хэсэг байгаа шүү дээ. Тэгээд хотын загварлаг тэгжүүр те. Манайхан бас ингээд дэлхийд дээр л энэ сэтгэл зүйн юм байд юм л шүү нэрэ. Хотын хөдөөнийгч гэдэг юм уу те. Ийм юм Америкт ч байгаас бандж байдаг юм байна. Тэгээд тэрийг аль болох хүмүүс нөгөө загварлаг гэдгээрээ тэгээд аль болох сонголтоо ухаалаг хийдэг. Ухаалаг хийж байгаагаа бас мөнгөний чадамжтай гэдэг энэ мэдрэмж хүн болгонд л одоо байдаг үстэй те байхыг хүсдэг. Мөнгөтэйсэн жоохон таныг хүмүүс ч гэдэг англид орохыг юу ямар хүн бодох вэ те. Тийм. Тэгэхээр загваргүй энэ жоохон мангардуу шүү гэж хэн ч хэлүүлэхийг хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр яг энэ хэсгийг хэн энэ мэдрэмжүүдийг авч чадсан хүн Зараг өмснө гэж тавьчихаар одоо хүмүүс Зараг өмсчил таараач юм уу те. Тэгэхээр энд бол хамгийн их хэрэглэгч нь бол энэ 35-аас 20-35 насны энэ залуус. Салбар customer хүрдэг дэлгүүрүүд нь болохоор sales channel болохоор 2259 дэлгүүр энэ 24 оны дата 96 оронд 2259 дэлгүүрээр үйлчилдэг юм байна. 96 оронд. 96 оронд. Манайд бол аль биесных байхгүй бах тийм байхгүй. Зарагийн аль биесны дэлгүүр байдаг баха тийм. Оруулаад ирсэн нууцаар байж идэм болов. За тэгэхээр түрүүн ярьсан нөгөө luxury брэнд хамгийн нэг загвар дээр 6 сар ажилладаг бол Zara $2 хоногт. Юу хийдэг activity. За нөгөө түрүү ярьжсэн 25 микро коллекц хамгийн багадаа гарах буюу нийт энэ коллекц гэдэг дотор ч нь болохоор нийт
6850 шин загвар жилдээ гаргадаг. Загвар шүү. Хувцас, загварын хувцастай. Тэгээд түрүүн ярьсан 85% нь яг бүрэн үнээрээ төр дороо заагддаг 14 хоног дотор. Удаад авахгүй гэсэн үг. Тэгэхээр энэ дээр түрүүний лидер болохоор хадгалалт мой шандо энтер дээр ярьжсэн шүү дээ нөгөө олон жил ургацаа дараад хэдэн жил нэг дарс дарагдаал байгаад байгаа шүү дээ. Яг тохируулга температур нь тэрний нөгөө хадгалалтын кост айгүй өндөр байдаг бол энд тийм байхгүй. Ерөөсө агуулглаад авах ямар ч шаардлагагүй. Ерөөсө өнөөдөр тренд нь буула 3 хоногийн дараа Варшавт очсон явж гин гэж шүү дээ. Тэр чинь тийм байгаас хадгалагдаад байдаггүй маш хурдтай заагддаг. За дараагийнх нь юу нь болохоор Omni channel system гэдэг юм биш үү нөгөө нэг дэлгүүрийн чаналыг явдаг ба real time хянагдана. Түрүүн ярьжсэн бүх цэгүүд яг нэг цагт ашиглагдах ба Испани, Португал, Мароккод гэхэд хоорондын одоо нөгөө бараа солилцоо нь 48-аас 72 цагийн дотор явах ийм хуваартай байдаг. Бүр тэ. За хэрэглэгчийн харилцаа relationship нь яаж явагддаг юм бэ гэхээр түрүүний юун дээр болохоор дандаа харьцуулж яриад байгаа шүү. Тансаг хэрэглэн дээр болохоор community үүсгдэг. За би энэ цагийг зүүснээр эднийхд орлоо. Өө энэ манай группийн хүн байна. Гэлтэй энэ бол амжилтанд хүрсэн хүн байна гэдэг. Бид ийм community үүсгэж явдаг бол Zara-гийн relationship нь болохоор тэгдэггүй. Харин эсрэгээр ерөөсөө өөрийнх нь дэлгүүрт өөрийнх нь бүтээгдэхүүнтэй маш сайн уйдсан байж байгаа. За ингээд нэрэн энийг бичиж явахдаа харахад хүмүүс ингэдэг чинь Zara-гийн тэр тэгчиж ингэж дэлгүүрээр ингээд бүр ингээд өдөр тутам орсныхоо доотлын дэлгүүрээр үйлсвэрлсээр байгаа танил болчлаа гэдэг шиг тэр дэлгүүртэйгээ маш сайн харьцаад сурцсан байж байгаа. Тэгэл нэг Zara л ороод нэг юм авахлаарэ цамц авах гэж орчоод өмдийг хамт аваал те. Ингээ бүр ингээ Zara-гаар өвчлөн ч гэж ярих юм уу да те. Ингэж явд юм байна. За орлогын урсгал түрүүн би юу ятсан байна. Нөгөө юг н андуурайлцсан шүү. 38 тэрбум долларын орлоготой юм байна шүү. За. За. Засаад хэлчихье. За тэгвэл гол нөөц байх юм бол ерөөсөө энэ хурдны бүтцэн л хамгийн гол нөөц. Энэ хурдтай байх зүйлийг хангаж чадах зүйл. За тэгвэл энийг хурдтай байхын тулд нөгөө ажилчид 165 мянган ажилтан, 300 дизайнер, 1000 дата аналист сууждаг. За одоо нөгөө түрүүний ярьж штэ. Тэнд нэг нөгөө зах зээл маань юу руу чиглээд эхлэв? Тренд маань яаж эргэв гэдгийг саяны дизайнер, дата аналист, за тэгээ ойдолчин 3 нэгдэл тэр маш хурдтай үйлдвэрлэнэ. За ингээд үндсэн том 8 логистикийн төв ханган 1800 ханган нийлүүлэгч. Одоо нөгөө жижиг машинд маш хурдтай явна гэсэн үг шүү. Тэгээд нийт хугацаанд бас л түрүүний 20-48 цагийн хүргэлтийн циклтэй. Ингээд хурдны үйлдвэрлэл гэдэг үйл ажиллагааг хийдэг байна. Юугаар ченер нь ярих юм бол дэлгүүрийн касн дээр байгаа би бараагаа бичүүлж байгаа юу одоо үдээс өмнө худалдаа авалт хийгээд нэ үдээс хойш хийгээд байна уу? Ажлаад харж очиод Zara-гаас дэлгүүр аваад байна уу? Эсвэл амралтын өдөр аваад байна уу? Ажлын өдөр аваад байна уу? Ямар үед аваад байна? Нэг авахдаа хүүхдийн хувцас, эхнэрийн хувцас, нөхрийн хувцас аваад байгаа мó? Эсвэл нэг хүн ороод яг эрэгтэй хүний ком хувцас аваад байна уу гэдг нь хүртэл тэр кассын мэдээллийн шууд дата анализ болдго юм байна. Тэгээд манай энэ дэлгүүрээр ямар одоо зам төлөвтэй хүн хизээ орж ирээд ямар хувцас аваад хэдэн төгрөг үрээд байна гэдгийг бүгдийг тооцоолоод ийм хүмүүс орж ирдэг сегментэд ийм хувцас коллекц явуулъя гэдэг шийдвэрийг ерөөсөө 48 цагт гаргана. Ямар мундаг юм бэ? Тэгэхээр кассын дата төв серверлөө очлоод түрүүний дизайнер болон үйлдвэрлэлийн дата аналистуудын баг гэж яриад байгаа байхгүй. Энэ гурав хамтдаа байна. Нэгэн рүүгээ бичих шийдчихэд одоо тэгээрээ захиалга өгөхгүй. Энэ гурав хамтдаа ажиллана. Тэгээд шууд үйлдвэрлэлөө ороод тэгээд шууд дэлгүүр лангуу. Тэгээд эргээд тэр дэлгүүрийн лангууны хариу нь нөгөө кассаар дамжаад буцаад ирдэг ийм систем заад ажиллаж идэг юм байна. Биднээс нүдээр харж байгаа болохоор хувцас нь харагдаад байгаа. Дэлгүүрийн орчин харагдаж байгаа шүү дээ биднээс нүдэнд. Яг тэр цаана явж байгаа энэ нөгөө тооцоолол бол энэ дата одоо Zara буюу нийтийн масс хэрэгцээний гол одоо том нөөц үнц нь байх нэ. За тэгээд нөгөө партнершип байх хэвээр. Энэ партнершипүүд нь ганцаараа их гэж оролдох юм бол ер нь алдан тийм үү. Тэгэхээр энэ партнершип ер нь альч бизнес төр хоёулаа дахин яриад байгаа. Энэ түншлэл гэдгийг ерөөсөө маш сайн хийгээч. Түншлийн гэрээнүүдээ маш сайн нөгөөдүүлэн ч гэсэндээ урт хугацаагаар хийгээд явахгүй бол богино хугацаа нэг удаадаа нэг юм тээвэрлүүлэх гэх юм бол нөгөө хүмүүс ч гэсэн ирээдүйн тодорхойгүй зүйл дээр яаж баталгаатай найдвартай үйлчлэгээ үзүүлэх юм те. За тэгвэл эднүүс яадаг гэхээр DHL одоо нэг тээврийн
компаниудтай бүр олон жил 10 20 жилийн давтаа бүр ингээд нөгөө юуг нь худалдаж авдаг. Тээврийнх нь захиалгуудыг одоо нөгөө нэг сонгоцны юм дээр нэг сарынх нь нислэгийг худалдаад авчиг гэдэг шиг байхгүй те бүр ингээд худалдаад авчдаг. Тэгээ зөвхөн тэргээр явна. Дараад нь нөгөө энэ саяны датагийн систем явж байгаа болохоор маш сайн AP системтэй, ERP системтэй багтай. SAP гэдэг нөгөө дэлхийн нэг номерын ERP байж гэн. Тэгээд нөгөө Microsoft-ийн, IBM-ийн гэсэн шилдэг маш том клауд системүүд дээр ажиллаж байгаа. За тэгээд мэдээж нөгөө механикаар тээврийн жижиг хот хоорондын хот дотор гэдэг юутай маш сайн эксклюзив онцгой гэрээ хийж чаддаг. Зарагийн бүтээгдэхүүн зөөхөн тодорхой. Би одоо зараатай л нэг тээврийн гэрээ хийгээд авчвал миний бизнес айгу баталгаатай болж эхэлж байгаа. Тийм байна. LV-гийн сүнхийг одоо хэдэн сая одоо зөөх нэг бас Монгол багтай. Гэтэл зараа дээр бол ёстой жинк ингээл том томоор явна шүү дээ. Зогсоо загвал явцгаа. Зогсоо загвал явна. Миний тээврийн бизнес маш сейф болж байгаа байхгүй. Тийм байна. Тийм. За одоо тэгэхээр яг бас энэ дээр хоёлоо нэмэлч. Заарагийн тээврийг би авцсан. Тээвэрлүүлэх эрхийг би онцгой ирэхээр авцсан гэж хэлээд банкнд баталгаа хүсгэд тэр гэрээг үзүүлээд баталгаа хүсгэд банкны зээл бүтэх нь тодорхой байхгүй. Тэгэхээр яг энэ нөгөө партнершип буюу энэ дамжиж байгаа энэ чэйнүүдийнхаа сайн бас бодолцоорой гэж. За зардлын бүтцэн яах юм? Цаг дуусч байна. Нийт зардлын бүтцэн салгаад үзэх юм бол үйлдвэрлэл болон материал за энэ чинь олноор үлдсэн нөгөө нэг волюмын бизнес дээр яах вэ гэхээр нөгөө материалын үндсэн чинь бол хамаг үнэ авж байгаа костынхаа 35-40% нь материалын үнд шилждэг юм байна. За саяны логистик болон агуулгах тээврийн дээр болохоор логистик нь маш бага 3% хадгалалтан дээр харин эсрэгээр тээвэр дээр 12% байт юм байна. Ингээд нийлээд энэ хоёрыг 15%. Энэ хоёрын үндсэн үүрэг юу вэ гэвэл түрүүний ярьсан аль нэг сектор 48 цаг дотор очих хэвээр. Тэгээд айгүй өндөр түрээс эт юм байна. Одоо нэг олон хүн төрөх гээд байгаа учраас шоргоолчиг олон дэлгүүртээ авах хэрэгтэй шүү дээ. Тийм биз? Нэг том дэлгүүрлүүний чи аялж очиж зараа бараг авахгүй байхгүй. За манад яалтчгүй байхгүй учраас очиод гадагш яваад байгаа шиг байна. Тэгээс өөр газрууд болохоор за энэ түгжин дотор те Баянгол дүргээс Баянзүрх рүү зараа авъя да гэж яваханд бас юу бол нэг подолк авах гэж те. Тэгэхээр энэ дэлгүүрүүдийг тухайн шууд сегментэд нь тавьж байгаа учраас дэлгүүрийн түрээсийн орлого нь нэлээд өндөр. Зардал нь 25%. Судалгаа дата систем 5% гэж. Маш бага байгааз нөгөө айхтар том үн цэнтэй зүйл нь 5% гэдэг байгааз. Тийм биш. Тэгээ энэ дэр яах вэ гэхээр real time энэ мэдээллийн систем нь одоо хэлээд байгаа байхгүй. Хүмүүс анализ хийдэг байсан бол одоо AI те энэ Монголд яг энэ даваа талыг ашиглах боломж байгаа шүү. Өмнө нь бол одоо ингээл айгүй их ингээл хэцүү судалгаа хийх нэг айгүй хэцүү байсан бол одоо сайн судалгааны багтаа харин тэрний саппортууд нь одоо энэ гоё орж ирж байгаа энэ AI-уд бол нэлээд те. За, маркетингийн зардал үлдсэнгийн 99% болж байгаа. 99.3 билүү 7 байлуу. Үлдсэн нэг жижиг хувь нь юу гэсэн нөгөө маркетингаа мартцсан. Маркетингийн хувь нь 1%. Тийм үү. Тийм. Ч маркетингийн нөгөө нэлээд их байх. Тэгээ нэг асуусан юм байна. Зара бараа сурталчилж нэг харсан уу гэж. Тийм үү тий. Зараг реклам нэр хаана явд юм болоо? Би л хараагүй юм билий. Нэрэл хаана яв? Нэрэл. Тий. Тэгэхээр харьцуул энэ нэг LV-тэй харьцуулж ярьж байгаа. LV нийт орлогынхаа 12%-ийг маркетинд зарцуулдаг бол Zara дөнгөж 0.3. Би энэ тоог гүйлгээгүйсэн юм. 0.3-ыг маркетинд зарцуулдаг. Маркетинг нь өөрөө ер нь ингээл явж идэх юм байна. Аль хэдийн энэний өгүүлбэрийг дахиад автаад хэлчихэ те. Би ийм хийчлээ гэж хэлээд миний ийм тенденцтэй гэдгийг би одоо чамд ойлгуулах гад ингэж ярих болно шүү дээ. Эсрэгээр энэ систем яадаг вэ гэхээр таадын хүссэн юм чинь энэ мөн үү гэсэн үг байхгүй юу? Гэдэг систем. Би чамд ийм гоё юм. Энэ ус гэдэг нь шүү дээ гэж хэлэх албагүй. Чи угаасаа ус гэдгээ мэдээд надад би ус ууя гэж хэлсэн. Тэгтэн би усыг өгсөн. Тэгэхээр би чи угаасаа ус гэдгийг мэдээд надаас ус нэхэд байхад энийг ус гэдгийг ингэж рекламдах ямар ч хэрэггүй байхгүй юу? Гэдэг л ийм философи юм байна. Тийм бай. Тэгэхээр энэ масс үйлдвэрлэл дээр яадаг вэ гэхлээр одоо төгсгөлд нь хэлэхэд харин тэргүй нийгмийн ч юм уу нөгөө хэрэглэгчдийн хүсэж байгаа зүйл нь тодорхой байхад тэрийг зүгээр моментаа алдахгүйгээр торгон агшнаа алдахгүйгээр буршуухан шиг үйлдвэрлэхэд өгөхөд л гол юм анхаарна. Хүргээд л үг. Гинт хоол идмээр болоод фэйсбүүкээ ухчихад л
Бог гэл гаадарчвал одоо тэгэл мөнгө төлнө үстэй. Яг л ийм зарчим. Тэгэхээр ерөөсөө өнөөдрийн ярьсан Zara дээр масс борлуулалтын бизнесийн загварыг тайлбарлахад нэг ингэж бэлтлээ. За баярлалаа батаа. Баярлалаа. Зараач зөвхөн юм аа тий. Хувц AI ч одоо бүр хувц загвар дээр хүртэл ороод ирсэн гэж явж байгаа юм тий. За дэлхийн дуу хоолой нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар инхүү өндөрлөж байна. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн одон дор сугаар болон NTV телевизээр зам 83.3 107 дэлгэний одмон радиогоор хүрлээ. Өнөөдрийн дугаарыг өөрийгөө анзаараа яваатай нуура эрт илрүүлгийн төв болон ногоон ирээдүйг хөгжүүлэх яваатай MMS компани бэлтгэлээ. За батайха дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмон дэр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмон дэр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмон дэр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.